Өнөөдөр Баянгол дүүргийн Төмөр замын 20 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн засварын ажил, Хонхорын Канада технологиор баригдаж байгаа цэцэрлэг, багшийн хөгжлийн ордны барилгын явцтай танилцлаа. Барилгын ажлууд төлөвлөгөөний дагуу сайн явж байгааг сайд онцлон хэлж байна. Багшийн хөгжлийн ордныг Солонгосын Sangwoo Construction гүйцэтгэж, барилгыг Японы засгийн газрын буцалгүй тусламжаар барьж байна. Тэгээд энэ Кембрижийн стандартад шилжиж байгаатай холбогдуулаад багш нарын мэрэгжил дэвшлүүлэх институт гэж байсан тэр маань байхгүй болсон. Тэгэхээр зэрэг энэ багш нарын мэрэгжил дэвшлүүлэх одоо институтыг энд байгуулна гэж ингэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад шинэ стандартад шилжиж байгаа одоо ажиллаж байгаа багш нараа бид нар дахин сургалтанд хамруулах хэрэгцээ гарна. Тэгэхэд бол байр танхимын хүрэлцээнээс өсвөлээд тэгээд яг институт суурилсан юм сургалтын байгууллага байхгүй байгаа учраас энийг энд байгуулна гэж үзэж байгаа юм. Энэ онд 70 барилга шинээр барьж байгаа. Түүний 20 нь ашиглалтанд орсон, харин 40 нь он архаас өмнө ашиглалтанд орж үлдсэн 10 барилга нь оны дараа бэлэн болно. Боловсролын салбарт 200 барилгад засвар арчлалт хийж байгаа юм байна. 200 засвар явагдаж байгаа. Одоогийн байдлаар бол яг хуу засварын ажлууд бол эд явагдаж байна. 50-60-70 орчим хувьтай байгаа. Энэ хичээлийн жил эхлэхээс өмнө засварууд бол бүгд одоо дуусна гэсэн чиглэлтэй тим графиктэй явж байгаа. Ер нь ч дуусах төлөвтэй байгаа. Ер нь бол зүгээр өнгөрсөн жилийн төлөвлөлтийг хийхдээ л бид нар бол зайлшгүй шаардлагатайгуудаа хамж одоо хийсэн учраас бол яг өнөө өдрийн хувьд бол одоо үер ус болоод гал төмөр болоод дээвэр нь хуураа салхин дундсан тиймэрхүү юм бол харьцангуй Улаанбаатар хотод бол багван зөвхөн хөдөө орон нутагт ганц нэг газрууд бол бий. Энэ онд боловсролын салбарын бүтээн байгуулалтанд 70 тэрбумыг төсвөлсөн, улсын хэмжээнд алслагдсан аймагуудын цөөн хэдэн сургууль цэцэрлэгийг тооцвол боловсролын салбарын бүтээн байгуулалт сайн байгааг салбарынхан онцолж байна. Шууд болортой амьд таллаа.